Монгол банкны шинжээчийн хууль бус дүгнэлт болон голомт банкнаас болж иргэн залилуулж тухайн иргэн 2013 онд болсон бол 10 жилийн хугацаанд шийдэгдэлгүй өнөөдрийг хүрээд байна. 13 оны 8 сард одоо энэ голомт банкны эдийн засагч миний одоо үйл хөдлөлийг одоо худалдаж авах гэж одоо тэр усуудыг судлаа. Манайхаар одоо цалин тэмлэг авдсан байна. Ерөнхийдөө бол хангалттай судлаа боломжтой юм байна. Та бол одоо ингээд худалдаа авах гэрээ хийгээд дэр урьдчилгаа 45 сая бол ингээд байрш заа манай банкнд. Тэгээд нийт 140 саяар үнэлээ. Үлдэгдэл 95 саяг манайх бол зээлээр олгоно гэд. Тэгэл ингээд өгсөн байгаа. Тэгээд яг тэр дагуу ингээд худалдаа авах гэрээ хийсэн байгаа байхгүй юу? Ингээд 140 сая. Тэгээд 145 сая төгрөгийн голомт банкнд урьдчилгаа 145 сая төгрөг голомт банкнд байршуулсан. Тэгээд үлдэгдэл төлбөрийг тус банкны зээлээр санхүүжлэн төлнө гэдэг. Яг ийм худалдаа авах гэрээ хийгээд ирсэн. Яг энэ дагуу хийсэн. За тэгээд 19-нд болохоор төгрөгийн данс нээх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд тэр дагуу төгрөгийн данс нээсэн. 20-нд бол 95 сая орохтой байсан чинь 78 сая орсон байсан. Гэтэл яг энэ нээсэн дансан дээр нь одоо энэ худалдаж авсан гэр бүлийн нөхөр нь ороод энэ бүх мөнгийг авч яваад хаан банкнд дах одоо хугацаа ятарсан зээлээ төлсөн байгаа байхгүй юу. Тэгээд энэ асуудлыг ингээд цагдаагийн Чингэлтэй дүүргийн 1-р хэлтсээр бол 148-ийн 4 буюу одоо эрүүгийн тусгай анги гэрээгээр халахвчилсан бүлэг зайлан гэж үзээд хэрэг нээсэн байгаа. Ингээ хэрэгээ нээгээд ингээ явж явах явцдаа бол ерөнхийдөө бол юу харагдчихсан бэ гэхээр манайх тийм банктай холбоотой хэрэг маш их удаан шалгадаг. Тэгээд процессыг нь маш ойлгомжгүй. Тэгээд энэ асуудлыг одоо ингээд явсаар хагаад одоо юу Монгол банкнаас одоо шинжээчийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй юм байна гэд 17 онд дүгнэлт гаргуулах одоо тогтоол энэ мөрдөн байцаагч нь явуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр боддоо ингээ 13 оноос 17 он хүртэл хүн ингээ хохирчаа шалгуулсан явахаар хүний амьдрал ямар болох вэ? Мөнгө байхгүй, өмч байхгүй. Ийм болчихж байгаа байхгүй юу.